Бид өнөөдөр Монгол улсын тусгай тогтнолын хувь заяаны талаар хамтдаа судалцгаая. Чингис хаан засаглал норон онж түүний суурин дээр 1912 оны 2 дугаар сард байгуулагдсан Дундад иргэн улс нь тухайн үед бол Монголыг хятадын бүрэлдэхүүнд байлгах бодлогыг болов тууштай баримталж эхэлсэн. Ийм ч учраас 1912 оны 3 дугаар сард баталсан Дундад иргэн улсын үндсэн хуульд бол бүгд найрамдах Дундад иргэн улсын нутаг дэвсгэр нь 22 мууж ар өөр Монгол төвд хөхнөөс бүрднэ гэж заасан байдаг. 1912 оны намар хаан Торс өөрийн төлөөлөгчийг нийслэл хүрээнээ илгээж Монгол улсын засгийн газартай олор шууд хэлэлцээрийг хийсэн. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд бол 1912-оос 11 сарын 3-нд бол нийслэл хүрээнд Монгол Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсан ийм үйл явц болсон. Энэ гэрээний үр дүнд Орос улс гадаад Монголыг нэгсэндээ автономит эрхтэй оршин тогтнох, хятадын цэргийг оруулахгүй байхад нь тусалцаа үзүүлэх үүрэг хүлээж, өөрийн улстай болвол худалдаа эрхлэх давуу эрхийг нэгсэндээ олж авсан байждаг. Алс орнуудад ноёрхлоо тогтоох ирмэлцэлтэй Япон улс Орос улстай Монголын асуудлаар нууц хэлэлцээр хийж, гадаад Монгол бол Оросынх, өвөр Монгол бол Японы тусгай ашиг сонирхлын бүс хэмээн зааж үүнийг зөрчихгүй байх үүргийг хүлээцгээсэн бичдэг. Хятадын тал дээрх гэрээг ихэд эсэргүүцэж Оростой далдуур хэлэлцэн тохиролцож 1913 оны 11 сарын 8-нд Орос Хятад хоёр улс Бээжинд Монголын тухай тунхагийг батлан гаргасан. 1914 оны 9-р сард эхэлсэн нийт 9 сар үргэлжлээд 1915 оны 6 сарын 7-нд батлагдсан энэхүү хяактын гэрээгээр Монгол улсад автономит эрхийг аль биесээр тулган хүлээлгэсэн. Ингэж Монгол улсын тусгаар тогтнолыг бусад улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй боловч Монгол улс нь тухайн үед тодорхой хэл хязгаар бүхий нутаг дэвсгэртэй. Үндэсний засгийн газар цэрэг айрамтай. Бусад улстай худалдаа эдийн засгийн гэрээ хэлэлцээр байгуулах хэрэгтэйгээр тухайн үед оршин тогтнож байсан ийм мэдээ баримтууд байдаг. 1917 онд Орос улсад большевикууд хаант засгаа түлхэн унгаж засгийн эрхэнд гарсан. Хятадын засгийн газрын хүү зөвшөөрлийг ашиглан хяактын 3 улсын гэрээг нэгсэндээ хүчингүй болсон гэх үндслэлээр Монголын автономит эрхийг устгаж улмаар Хятадд өөрийн улстай нэгтгэх бодлогыг тухайн үед явуулж эхэлсэн. Монгол дахь Хятадын төлөөний сайд Чиний гадаад Монголын хойчийг сайжруулах 64 зүйл гэх гэрээний төслийг боловсруулж түүнийг Монголын эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож автономит эрхээсээ нэгсэндээ тэднийг сайн дураараа өөрсдийнхөө дураар татгалзахыг тухайн үед шаардах болсон. Гадаад Монголын хойчийг сайжруулах 64 зүйл гихчид Монгол улсын автономит засгийг устгаж Хятадд шууд нэгтгэх, Монголыг Хятадд захируулах, Монголд Хятадын цэргийг оруулах, үүний хариуд Богд хаан болон Монголын ноёд ихсийг эрх ямбаар хангах тухай зүйл залтуудыг энэ гадаад Монголын хойчийг сайжруулах 64 зүйл гихчид тусгасан. 1919 онд Хятадын генерал Шүшүжа Монголд ирж Монголын автономит эрхийг цуцлах талаар эрс хатуу байр суурь баримтлан цэргийн хүчээр эрх баригчдыг айлган сүрдүүлэх болсон. Үүний дараагаар 1919 оны хавар ерөнхий сайд Намнанд орж нас орж түүний оронд Шанзудба Бадамдоржийг ерөнхий сайдаар тамилсан. 1919 оны 10 дугаар сарын сүүлчээр ерөнхий сайд Бадамдорж Шүшүжаны шаардлагаар автономит эрхээсээ татгалзах асуудлыг тухайн үеийн улсын дээд доод хурлаар хэлэлцүүлсэн боловч улсын дээд хуралд зөвшөөрөх санал давамгаал доод хуралд эрс эсэргүүцэжсэн. 1919 оны 11 сарын 22-нд Хятадын төлөөлөгчид Монголын автономитыг устгах зарлиг гаргаж 1920 оны 1 сарын 2-нд Шүшүжа Монголын автономит засгийг хаалсныг аль биесээр зарласаар Монгол улс тусгаар тогтнолоо алдаж Хятадын цэргийн дэглэм тогтож Монголын автономитыг дундад иргэн улс хүчээр устгаж Монголд
Хятадын цэргийн харгас дэглэн бол тухайн үед нэгсэндээ аль биесээр тогтсон ийм үе.